За юу яцхандаа өнөөдрийн бичлэгээрээ юу хийж явсан тухай хуучны хамаг сайхан дурсан чиг сэдрээж кодныхын цаасыг цагтаа 300 төгрөгөөр худалдаж аваад бидэд амжуулдаг байсан Монголын Ахмад Бисэчдийн дунд амьд өмг болсон нэгэн тоглоомын талаар ярьж хөрбөлтөглөө. За энэ бол ард олноо харж та хэмээн алдарсан Grand Theft Auto San Andreas. Rockstar Games компани алдарч GTA зурлалын талаар мэдгүй хүн баг ховор эзээ. Хэдийгээр ер нь насан туршид зориулсан аллах, хятан, янз бүрийн хүчирхийлэл геймтергийн шинжийг агуулдагч хүн болгоны хүүхэд насндаа тоглож өнгөрүүлсэн тоглоомуудын нэг бүр яах аргагүй мөө. Тийм учраас та 6 хоног хүртэл цагдаа нартай алцаж, элдв буу шидэм гаргаж ирээд баг улаан террорист болтлоо хүн амтаа алж, хүрээ тэлж, машин энэ төр дэлбэж тоглож байгаагүй гэж худлааг өрөх хэрэггүй. Хамгийн сүүлд 2013 он GTA 5 тоглоомыг гаргаж, тэрийг үед дамжсан банзан гитар гэдэг шиг янз бүрийн платформ дээр хөгжүүлсээр яваа Rockstar-ын хувьд GTA 6 тоглоом баг үлгэр томгийн шинжтэй болоод явсан. Гэвч өнгөрсөн жилийн нэг юм ашгүй GTA 6 тоглоомынхаа анхны тизер трейлерыг цацаж, ямар ч тач амьд мэнд яваа гэдгийг мэдэгдэж, тоглоомчид биднийг бас нэг баярлуулад авсан. За тэр ч яг бүр ярианы саадуулаад явчихтыг. За GTA San Andreas тоглоомын хувьд аль дээр үеийн 2004 оных боловч одоо хүртэл үнцэнэ алтлгүй явж инхийн алтан үеийн тоглоомуудын нэг яах аргагүй мó. Тийм учраас өнөөдөр та бүхэндээ энэхүү тоглоомын талаар ярьж хөр бэлтгэсэн маань инээлээ. Өнөөдөр тийм. Бидний хийж байгаа контентыг дэмжиж лайк болон subscribe дарахаа битгий мартаарай. За бас энэ тоглоомтой холбоотой өөрийнхөө хамгийн дурсамжтай хийжсэн юмнуудаа комент хэсэгт бичүүлдээгээрэй. Комментуудыг уншаад лээж байгаа штэ. За одоо харин тоглоом руу орцгоё. Эртээ урдын 1987 манай тоглоомын үйл явдал өрнөх San Andreas мужи усвал далайгаар хүрээлэгдсэн арал бөгөөд Los Santos, Las Venturas ба San Fierro гэсэн гурван томоохон хоттой. Los Santos хот нь бидний бодит ертөнцийн Los Angeles хотоос сэдвүүлэгдсэн ба тансаг баячуудын хороолол, кино урлаг, pop сайдлын төв гэдгээр алдаршиж өргөн удам газар нутагт тархсан байдаг. Харин Las Venturas хотыг Las Vegas хотоос сэдвүүлсэн ба зугаад сэнгэл мөрөөдөд тоглоомын нийслэл гэсэн. San Fierro хотын Сан Франциско хотоос ер нь голчлон будаа эзэн бөгөөд олон янзын соёл урлагийн төв гэдгээр алдартай. За тэгээд тэр үед Los Santos хотын Гантон хороол гэхүү нэг тийм хороор шиг газрын Grove гудамжинд Джонсны гэр бүл нэгэн 2 давхар байшинд амьдран суудаг байжээ. Тэр байшин бас болоогүй 2 машин гаражтай. Ер нь ойр хавьтай байхгүй нүсрээ яс нүсэр. Одоо харин Джонсны гэр бүлтэй танилцъя. Джонсны гэр бүлийг өрх толгойсон ээж Beverly Johnson тэргүүлдэг байсан ба Sean, Carl, Kendall ба Brian Johnson гэх 4 хүүхэдтэй байсан. Яаж хад 3 хүү ганц охинтойгоо байнгын гэмт хэрэг хар тамхи буудалцан гардаг байсан газарт амьдардаг байсан гээл бод. Тэдний амьдардаг байсан газрыг Grove Street Family гэх гэмт хэргийн бүлэглэл ерөнхийдөө хяндаг байсан ба Los Santos хотын байнгын гэмт хэрэг хоорондын тулалдаан, дайн, аллах, хулгай дээрэм хүчирхийлэл гих зүйлээр тасардаггүй. Одоо харин бусд гэмт хэргийн бүлэглэлүүдийн талаар ярьж өгье. Los Santos хотод хамгийн том тооцогдох 4 гэмт хэрэг бүлэглэл байдаг. Эхнийх нь Grove Street Families. Тэдний бүлэглэл өөрсдийн ногоон өнгийн хувцасаар алдартай. Grove Street-ийн Los Santos хотын зүүн хэсгийг ерөнхийд нь бацдаг гэсэн ба хоошоо Glen Park, урагшаага Seville гэд газруудыг хяндаг гэсэн. За тэгээд Grove Street Families-тэй байнгын өр сөргөөцөлдөг, алалцдаг нэгэн бүлэглэл байсан нь Ballas юм. Тоглоом дээр маань Чернелийн ягаан гүр ялгардаг бүр үнэн зөвхөн бүтгүү гараад байдаг да. Нөхдүүд бол ер нь хотын төв бас баруун хэсгийг ерөнхийд нь хяндаг байгаа. Сүүлдээ манай тоглоом маань хамгийн голлогтой байснуудын нэг болох болно. Харин дараагийнхан Vagos. Өмнөх хоёр маань бол Африк, Америк хар арстангуудаас ерөнхийдөө бүрддэг байсан бол Vagos нь Латин Америк хүмүүсийн гэмт хэргийн бүлэглэл. Тэд хотын зүүн эргийн бүсийг хатгадаг ба бас цаашлаад хойд хэсэгт ч өөрсдийнхөө хяналтыг тогтоогоод амжижээ. Харин дөрөвдөг нь Los Aztecas. Бас л Латин Америк гаралтай нөхдүүд боловч хар тамхинаас холуур явдаг ба ихэнхдээ буу шидмийн 8 эдгээр алдартай. Vagos бүлэглэлтэй байнгын сөргөөцөлтэй байдаг ба Los Santos хотын өмнөх хэсгийг хяналтандаа байлгадаг. Бас болоогүй тоглоомын явцад манай Grove Street Families-тэй худ ураг болоод авдаг. За харин тэрийг ярих арай болоогүй болохоор түрнгээд орхиё. За ингээд Джонсны гэр бүл дээр очиё. За ингээд нийлэн алдарт алан хятадтай орчинд өсөж байгаа юм болохоор Sean, Carl, Brian гурав маань хар багасаа л Grove Street Families-ийн дор зүтгэж эхлэх болжээ. Тэгэж явсаар 1987 он гэхэд нэлээд өндөрлөх төрөн Sean Grove Street Families-ийн толгойлогч болов. Sean-ыг гэр бүл найз нөхөд бүлэглэлийнх нь эсвэ тимээ нэрлэдэг.
Харин Карл ахтайгаа энэ бүхэнд хүрсэн бөгөөд түүнийг харин овог нэрээр нь CJ хэмээн дууддаг. Яж хатан тэр үед Лос Сантос хотдох бүлэглүүдийн даа нэлээд хурцтанбал төвшөнд очиж бараг л дээд зэгтээ хүрчэв. Баллас бүлэглэлтэй он удаан жилийн туршид дайсагнж ирсэн болохоор Grove Street Families тэднийхэнтэй нэлээд муу төгтөлтэй. Өдөр болгон шахуул буудалцаан алаа ядан гарч ирсэн бөгөөд хоёр бүлэглэлийн дайн одоо бүр хотын асуудлын хэмжээнд хүрч цагдаагийн газрын анхаарал төртөл очив. Тэгтлэн үйл мэдэгдэх шалтгаанаар Brian Johnson өгснээр Grove Street Families бүлэглэлийн уналт эхлэв. CJ Brian хоёр нэлээд ойролцоо өссөн болохоор түүний өхөл CJ-д нэлээд хүн дээр тусаж эцэст нь гэрээ орхон Liberty City рүү яваад өгчээ. Энэ үйлдэлээрээ CJ нэгсэндээ өөрийнхөө гэр бүл, найз нөхдөсөө нүүр буруулж бүгдийг орхиод явсан ба түүний ах Sweet ба бусад бүлгийн гишүүдэд бол баг урвсан шахуу хэрэг болж байгаа юм. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр 1992 он боллоо. Эндээс одоо манай тоглоомын түүх эхэлж байгаа юм шүү дээ. CJ маань хэдий Los Santos-с явсан ч гэмт хэрэг түүнийг орхон авсангүй. Liberty City-д ирээд бараг 5 жил болохдоо манай хүн өнөө сурсан цангаараа элдв бензин болохгүй гэмт хэрэгт орооцолцоор л явсан байна. Ялангуяа Liberty City-д байх хугацаанд Leone-гийн машин бүлэглэлийн толгойлогчийн хүү Joy Leone-тэй ажиллаж машины улгаадаг байв. Гэнэт нэг өдөр CJ Sweet-ээс дуудлага иржээ. 5 жилийн өмнөх үйл явц хойш CJ гэрийнхэнтэйгээ тэгж холбоотой байгаагүй ба түүний дуудлага CJ-г ихэд гайхшруулв. Харин яагаад Sweet залгасан бэ гэж үү? Тэдний ээж Beverly харамсалтайгаар босод олуулжээ. Beverly-г орой гэртээ байхад ногоон өнгийн Saber машин Grove годомжинд орж ирэхдээ CJ-гийн байшин руу буусан бөгөөд ингэхдээ харамсалтай нь CJ-гийн ээжийг хөнөөсөн байна. Ингэж CJ Los Santos хот руу буцах шаардлагатай болдгоо. Ийхүү тэр өөрийн амьдралынхаа хамгийн ихээр харамсдаг үе бас өөрийнхөө хамгийн ихээр буруутгдаг үйл явдлаар буцаар болов. San Andreas Los Santos хот. Los Santos хотын олон улсын нисэх бодол. CJ төрж өссөн хотоо ингэж буцаж ирлээ. Гэвч тэрэнд ямар ч баяр баясгал байсангүй. Түүний хувьд бол өөрийнх нь орхин онцон гэж боддог өнгөрсөн үе нь түүнийг буцаад ангуучилж эхэлж буй мэтэл санагджээ. CJ ачаагаа аваад такси барин яг гэрлээгөө орох гэж байтал гинэ цагдаагийн машин гарч ирэн түүний таксиг зогсоож CJ-г баривчлав. Харин CJ хэн баривчсан гэж? Los Santos хот маань угаасаа гэмт бүлэглэл хоорондын алцсан ихтэй болохоор цагдаагийн газраас нь краш гэд бүр тусгай баг гаргаж ажиллав тийм ээ л да. Тэгсэн очиж ойж тэр бүр хамгийн бохир заван ялдарсан авилгалд итгэсэн өөртөө баг гэмт ритмээ чахуу нөхдүүд л дээ. Краш багийг цагдаагийн офицер Frank Tempine ахалдаг ба мөн уг багт офицер Eddie Polanski, Jimmy Hernandez гэд бас үнэн бүтггүй хоёр нөхөр бий. За тэгээ гайгаар CJ-г маань энэ гурав барилдаг ба манай CJ би яасан бэ би буруу штэ гэж тэгсэн чи Tempine Carl Johnson зүгээр байхгүй байх гэж хизээж байхгүй гэснээр цагдаа нарын нэг нь буу гаргаж ирэнгүүт Tempine за эн чи юу вэ гэхэд CJ юу яриад байгаа юм бэ наа чи миний буу биш штэ гэ хөөрхий зайлвал үнэнээ л хэлж байгаа байхгүй юу тэгсэн чи Tempine энэ бол 10 хүрэхгүй минутын өмнө Ralph гэж цагдаагийн офицерыг алсан буу байна. Чи ч та хурдан юм аа тэргээ манай өнөг хэрэг тохоод авлаа. Тэгснээл хэрвээ чи бидэнтэй аятайхан харьцаад өгөнд ороод явахгүй бол саний эргээр чамайг шоронд хатаа шүү. Гэвчлээ CJ-г маань балласуудын нутаг дээр машинаасаа гаргаж шидчихвэ. Ингэж манай тул албан ёсоор таны гарч шилжиж тоглоом хэлнэ. Мөн нөгөө алдартай мемний хэсэгч явж байгаа. Oh shit. Here we go again. Эндээс таны эхний даалгавар гарч ирнэ. Гэртээ очих. За тэгээд үүнийг яаж хийх нь мэдээж таны дураа. Машин унна уу, хэсэг байж байгаад очно уу, ямар тааш та ашгүйнийг буцаад CJ-гийн төрлөх гудамжинд ирэхэд манай хүн ч уйраад ч юм болов, Grove гудамж, миний гэр яаж л намайг бүх зүйлийг сөрүүлэхээс өмнө байсан гэж аваа хайнаа. За ийхүү хөөрхөд 5 жилийн дараа турсан гэртээ эргэж ирэв. Мэдээж ээжигээ алдсан юм чи ямар л болов ах вэ? Хамаг хар багийнхан дурсамж эргэж орж ирэхдээ л эргэж орж ирээл ээжтэйгээ хамт байж чадаагүй, уулзаж чадаагүй дэ баг зэрэг гутраал. Тэгээ гашууднаа зайлвал. Тэгсэн чи яг эд уу гашуу дээр явж байтал ардаас нэг бимбис нөхөр. Хөөе чи буруу байшинда ороод ирлээ гэл яг бейсболын цохирлоор хусгаж байтал CJ. Хөөе бэж би ээжтэй CJ гэл тэгсэн чи Big Smoke гэж CJ-ийн насан багын найз манай үнийг таниад сүйд найд болоод тэрч аваад та баг үнсэхнэ. Big Smoke бол Smith-ийн хамгийн ихтэй хүмүүсийн нэг бөгөөд бүлэглэл дотроо бас хурган ахмад энэ төр хийнэ. Тэгснэ ах トゥ хоёр чинь оршуулгын газар дээр байгаа хойло тийшээ Kelsey явъя гэд ээжийн найз руу аваад яваад өгдгөө. За ингээ яваад тушлаа доо. Ах トゥ хоёртойгоо уулзаагүй хчнээн ч утсан юм дээ зайлвал. Тэндээс өөр нэгэн хүн байх нь Ryder гээд CJ-гийн бас л багын найз хажуу хуршээлаа. Ryder ч мөн Grove Street Families-ийн гишүүн билээ. Мэдээж уур амьсгал юугээ л айтайхан байх үү. Эхлээд Kendall CJ-г арснаа тэрч авлаа. Удаан уулзаг болохоор аргачихгүй байх. Харин ахтайгаа нэлээд түр тарж эхэлдэг. Sweet чи Brian-ы оршуулганаас зогтсон. Одоо ээжихээс зогтох гэв гэл бөөн болно чаас. Тэгээд чамайг явснаас хойш бүх зүйл новшин болсон. Манай бүлгийнхэн баг алуулаад дуусчихна. Гэл энэ хэрүүлээс нь манай Kendall залхаад цаашаа уурлаад яваад өгөө. Ямар ч тач ашгүй нэг юм хэрүүлэн дуусаад яг буцаад явах гэж байтал гинэт гайтай юм шиг баалаасын гарч ирээд Big Smoke-ийн машиныг буудаад дэлбэлж хайснаа. Бас манай эдийг алхахыг үзэж тарж эхэллээ. Ингээд машингүй болсон чи яах вэ гэдэг чидэл. Бүр яг замынхын эсрэг талд хүнийхэн тоон таарсан дөрөн дугуй байж ивэл яах вэ? Тэгэд манай ээж нөгөө дугуйг сайхан гусаад машинаас зогтож гарлаа. Тэгэж явсаар манай ээж гэртээ ирлээ. Ийхүү та эхний даалгавраа амжилттай биелүүлж байгаамаа. Ирснийг дараа CJ-гээс за чи хизээ явах гэж байна гэж асуухад CJ мэдхгүй байна. Үлдэж магадгүй боллоо.
Юу н манайхан чи нэлээд болохоо ичжээ гэхэд Sweet. Бидэнд хэрэгтэй хамгийн сүүлийн зүйл нь чиний тусламж л байх та гэж жоохон даа болоход CJ. Үгүй ээ, нэрнгээсээ би тусалж чаднаа гэж хэлснээр Sweet. За тэгвэл би хүмүүсийг цуглуулъя гэж хэлээд энэ үе маань дуустав. Ингээд та буцаад CJ-ийн байшин дотор ороод үеийг хадгалаад 2 дугаар үе маань эхлэх болно. Гэрээс дөнгөж гарахад Sweet ч CJ рүү залгаад юмс их өөрчлөгдсөн шүү. Манайх том байхаа олсон. Хойд ба урд засгийг хариуцдаг байсан 2 гэр бүл хоорондоо маргалдаад Вагас баалаас 2 бүлэглэл хотын газар нутгийг нэг нэгээр нислээд явдаг аа. Тийм учраас болгоомжтой байгаарай гэж хэлээд дуустав. CJ цааш нь Ryder-ын гэрт яваарав. Ryder бол CJ-ийн хажуу хурш бөгөөд багасаа CJ Sweet хоёртой цугсчээ. За тэгээд CJ маань тийшээ эхлээд яваад орсон чинь ямар ч миний зүрх байхгүй буу муу гаргаж ирсэн сууж байна. Манай CJ Ryder homie анди хайрмаар байхгүй юу гэдэр гэлтгсэн чинь Ryder босч ирээд нэг сайхан тэврээд авлаа. CJ араас нь homie буу муу гаргаж ирсэн юу хийж байгаа юм бэ гэдгсэн чинь Ryder homie сонсчи энийг балаа пиццаны газар олигтой татаараа төлөхгүй байна. Би очиж эзэнтэй нь 2 3 ус олд юм уу гэж байж байна. Чи яасан хулчихгүй сте гэл амар тэгсэн чи CJ тийм байхгүй юм алуу явъя энэ гэл манай CJ угаас муу юм да сайн л. За ингэж манай хоёр нөгөө пиццаны газар руу явлаа. Тэгснэ гэрээ CJ яасан би нэг үсээ засуул хатуу гэдэг өдөр судар мудар харахгүй засуулахар болдгоо. Тэд засуулаа гараад ирсэн чинь Ryder машиныхаа урд зогссон амар юм хүн бодсон. Манай ташинд ямар ч хүнлэл алгаа. Чи бүр амар турчжээ явж юм олж ид. Тэгээ би гэлс ямаа дуусгаад гэл CJ пиццаны газар руу явууллаа. Тэндээсээ тэгээд яг нэг юм олж идэ байж атал Ryder араас нь буу барьцаа орж ирээд Ryder пиццаны газрыг чинь дээрэмчээ гэсэн чинь нөгөө бүр ямар ч тоосон шинжгүй Ryder ахаал чи юу гэсэн манай Ryder ч өмнө нь нэгэн дэрчээсэн тодорхой байгаамаа. Тэгээ CJ гарыг л та гэсэн чинь Ryder өө чи ингээ хулчих байсан мөгөө манай хоёр хэрэлдэж явах зур нөгөө эзэн доороос гин шотган буу гаргаж ирээд нэг сайхан буудад авлаа. Ингэж манай хоёр пиццаны газараас humгүй зогтоод иргэн гэртээ ирэхэд 2 дугаар үе маань дуусчаа. За ингэж дараагийн үе. CJ Sweet-ийн байшин руу орлоо. Sweet ер нь гэрээсээ нөгөөд удаж байгаа л та. Орсон чинь Big Smoke тэр хоёр бүр сакс тоглолцсон яг яс үзэж байна. Sweet CJ-г харангуйтал чи яваагүй л юм уу гэж нэг сайхан даапалж аваад явж тэр дошин дээр тэмдэг тавь гэд Sweet Big Smoke тэр 3 машин цугаад явдаг аа. Тэгэд 2 3 газар дээр очиж Баласын граффитиг өөрийнхөө тэмдгээр солиод хажуугаар нь Баласын 2 3 гарыг нухаж яад. Тэгээ буцаа гэртээ ирсээр даалгавар манд дуусаж Sweet-аг $200 хил алгалаа. За ингээд 4 дахь даалгавар. Даалгавар эхлэхийн өмнө офицер Hernandez гээд нөгөө крашин цагдаа яриад хотоос гарал хогчих шүү гэж донгодоо дамжнаа. Нэрээ хотоос гарч болохгүй гэснээс тоглоомыг дөнгөж эхлүүлэх үед хотоос гарах үүрнүүдийг хаасан байдаг. Хэрвээ та сэлээд ч юм уу ямар нэг аргаар ус гатлаад өөр хотод очивол шууд цагдаагийн 4 хот гарч ирээд бөөн алаан болдог. Яагаад вэ гэж юу? CJ ирэхээс өмнө сайн Андреаст газар хөдлөлт олжээ. Тийм учраас хотоос гардаг гүрнүүдийг бүгдийг хаасан байна. Харин та даалгавраа биелүүлээд яваад байвал утгагүй аянда гүрнүүд нь буцаад нэгдэж та хот дондор чөлөөтэй аялж болно. Харин тэр үедээ очиаг байхдаа ямар нэгэн байдлаар гүрээр гарчвал тань тоглоом шууд автоматар 4 одог. Тиймээс үеэ давхан чухал шүү. За тэргээд тоглоомд орцгоё. CJ эргээд Sweet-ийн байшинд очиноо. Тэр үед нь Big Smoke Sweet-ийг хэдүүлээ хар тамхи зарах хэрэгтэй гэж ятгахаа сууж идэв. Тэг яхад CJ шавраагаад ороод ирж байгаа. Ингээд яах ихээ ярилцаж сууж идэл Ryder CJ хоёр явж хуучны дошны хүмүүсээ олж цуглуулахар болж л дээ. Тэгсэн яг яваад очтол CJ-ийн дошны Big Bear гэж залуу бүр нэг гарын зарцуулсан байж идэв. Яагаад тэгсэн бэ гэвэл дошны баг ихэнх залуусыг хар тамхинд донтуулсан болохоор гэдгийг Ryder тайлбарлаж өгнө. Ингээд Ryder CJ хоёр бүлэглэлийн залуусаа хар тамхинаас хол байлгана гэж тэр зараатаа дийлэрийн очиж нухаа. Тэгээ бас хар тамхины үүрэг нь болоос хамаараа тайчнаа. Ширүүн залуучууд ч тий бас. За ингээд манай даалгавар дуусч байгаа. Ийхүү татах даалгарч эхлэхэр боллоо. Манай дөрөв аваа офтой найртай гарагданаа. Учир нь CJ маань өмнөх хийсэн зүйлсээ нэлээд гэмшээд ахихаач дараалал нь гүйж байгаа болохоор ажилч нэлээд урагштай. Тэгснээл Big Smoke алуу явж юм идэ би турж өглөө гэ тэрэж шарсан дахины газар руу явж юм идэхэр болвоо. Нөгөө газар очивол яг drive-thru дээр нэрсэн амар нэг нэгээрээ хоолоо захиалал. Тэгсэн тэр Big Smoke-ийн захиалж байгаа юм нэ бацар байна. Түрээс харын үсээ бараг захиалж аваад байгаа ач юм шиг. За тэгээ яг идээд эхэлж байтал Баласын машин гарч ирэл бөө буудалцаан хөөцөлтөн болж байгаа дахиад сайхан дэлбэлж яад Sweet Ryder хоёрыг буцаад дошин дээр буулгаваа. Гэтэл энэ даалгаврын хамгийн сони юм нь Big Smoke ягаад ч месэрдэлийн хүмүүс өөрлөнд буудаад байхад эргүүлж өрөөсөө буудахгүй бүр идэл суугааддаг нас. Цаанаас нэгтэл сэжигтэй байгаа шүү. Сүүлд нь Big Smoke CJ-д манигаа төхүүлээд өгөөч гэ тэгээ явж явах зандаа бас мөнгө төргөнэ тэр гэж баахан гоншооноо тэгээ гэртээ ч яваад орвоо. Ингэж даалгавар маань дуустдаг аа. Үүний дараа CJ-д нэгэн дуудлага ирдэг. Sweet CJ-рээ залгаад хөөе залуу минь чи өөрөө бийг хөндлөхгүй бол хэн ч чамайг хөндлөхгүй штэ. Алуу тэр жим метрт яваа сайхан булчин сүрмэстэй бол гэж сайхан сумалдаг аа. Дуудлага дуусны дараа таны маптер чинь жиний зураг гарч ирдэг ба. Тэнд очиод дасгал хийгээд байвал CJ гоё булчинтай агуулгаж болно шүү. За ингээд 7 дугаар даалгавар. Манай гурав тоглолцсон хэрэлдсэн сууж яваа. Тэгснэ CJ би таанаас зэвсэг болж авах уу гэд энэ удаагийн даалгавар эхлэе. Big Smoke Emmet гээд нөхөр дээр дагуулж чад. Тэгээ баахан буудлын дасгал хийж байгаа даалгавар маань дуустдаг.
Гэхдээ CJ маань энэ буучин баллар эртнийх юм биш үү гэж өгүүлсээр л идэг. Энэ удаач Big Smoke CJ-гээр өргүүлээд баахан сонголт Монголын худлаа үнийн ярьсаар дуусдаг. Дараа нь эсвэл дахин залгаад аятайгаа хувцас олж өмс гэж хэлснээр манай тоглоом дээр манай хувцсны дэлгүүр нэгдэж байгаамаа. 8 дугаар даалгавар эхлэхэд манайд ээлжид хороо найруулан машинтай явж баахан баалаасын нөтүүдийг буудахаар алдаг. Тэгэж манайд сайхан суугаад хотын гудамжаар зүгээр мөрөөр явжсэн баалаасуудыг буудаж нэгэсэндээ сануулга маягийн өгөөд баахан цагдаа нарт төгдөөд алдартай авц цэсрэн газар руу явж ороод гэлс кузар цэсэр оруулаад цагдаа нараас малтарнаа. За ингээ яриад байвал бичлэг хизээ дуусахыг хэлж мэдэхгүй нэ. GTA San Andreas тоглоом маань бол бараг 100 гаруй үетэй учраас энэ хүрээд бичлэгээ зогсоё. За харин үргэлжлэх дараагийн ангиас хүлээн авч үзээрэй. Лайк, subscribe татахаа битгий мартаарай. Комментүүдийн бүгдийг уншчаа гэж хэлсэн шүү.